Монгол улсад хоол хүнсээр дамжих өвчин хоолны хордлогын дэгдэлт 2016-аас 2018 онуудад 34 тохиолдол бүртгэгдэж 1028 хүн өртснөөс 328 хүн эмнэлэг твтэн эмчлүүлсэн байна. Үүний 23.5% нь хүүхдийн байгууллагаас, за 53% нь хүнсний байгууллага, 23.5% нь айл өрхийн түвшинд бүртгэгджээ. За тиймээс хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрм журам, аюулгүй байдлыг хангуулах тухай байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад хэрхэн анхаарах талаар зөвлөлдлөө. За энэхүү хэлэлцүүлэгт мань болохоор Улаанбаатар хотод одоо үйл ажиллагаа явуулж байгаа томоохон шүлжээ хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын нийт одоо 100 гад удирдлага яг асуудлаа хариуцсан менежерүүд оролцсон байгаа. За байгууллагын дотоод хяналт гэдэг нь одоо бараа бүтээгдэхүүнээ хүлээж авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож одоо хэрэглэгчдэд үйлчлэх бүхэл процесс мань орж ийн гэсэн үг тийм ээ. Эндээ болохоор одоо юуг анхаарах вэ гэхээр эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлын мөрдөлтөнд л одоо дотоод хяналтыг чиглүүлж ажиллах зүйтэй байдаг. Аливаа хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын ажилтнууд жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх ёстой байдаг. За ингэхдээ эрүүл мэндийн хуудас бүхий дэвтрийг бүглүүлсэн байх ёстой байдаг гэнэ. За мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар аж ахуйн нэгжүүдийн нийт 50000 орчим ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан эсхийг хянаж, тус дэвтрийн мэдээллийг эмнэлгийн мэдээлэлтэй тулгахад 50 орчим хувь нь эмчийн гарын үсгийн тайлал бичигдээгүй, 27.3% нь дэвтэр олгосон он, сар, өдөр байхгүй, 31.5% нь байгууллагын нэр тавигдаагүй, 28.3% нь тухайн ажилтны эрхлэх ажлыг бичээгүй зэрэг нийтлэг зөрчил гарч байжээ. За ер нь бол хоол үйлдвэрлэл үйлчилгээнд бол илэрч байгаа зөрчлүүд бол харилцсан адилгүй янз байдаг л да. Гэхдээ энэ дээрх зөрчлүүдийг мань тийм ээ зарим нэгэн зөрчлүүд нь болохоор богино хугацаанд одоо арилгах боломжтой тийм зөрчлүүд байдаг. За зарим зөрчлүүд мань одоо бас нөгөө томоохон мөнгө санхүү одоо шаардлагатай тийм бас зөрчил байдаг. Энэ зөрчлүүд нь бас янз байгаад байдаг. Гэхдээ илэрч байгаа нь одоо тэр мөнгө санхүү одоо шаардлагатай гэдэгт нь одоо юу байх вэ гэхээр бас нөгөө тоног төхөөрөмжийн шинжилт байх юм уу тий барилга байгууламжаа засаж сайжруулах гэх мэтчлийн юм томоохон асуудлууд нь бас байдаг. Энийг бол хугацаатай үүрэг даалгавар өгж бас засаж сайжруулах боломжийг нь бол мэргэжлийн хяналт байгууллагаас зөвлөж ингэж хамтарч ажилладаг. 2019 оныг мэргэжлийн хяналтын байгууллага эргэн төвтэй төрийн хяналтыг төлөвшүүлэх жил болгон зарсантай холбогдуулан хүнсний худалдаа үйлчилгээний байгууллагад хийгдэх салбарын сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.